Сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгэн дээр болохоор би маникюрын хэрэгслүүдээ бүгдийг яг хаанаас авсан бэ гэдгийг тайлбарлаж өгье. Таад маань нэлээд асуудаг учраас. Тэгэхээр бүгдийг энэ дотроо бүгдийг тайлбарлаж өгөх гээд бүгдийг бэлтжлээ. За одоо эхнээс нь хэлье. Би өнөөдөр нэрээ видеондоо зориулаад тусан янзлаа. Тэгээд нүрэ бодож үзсэн анх удаа. Зөвлөлийн хэрэгслүүдийг хэлээд үрдэх юм бол энэ хайрцгийг би 5 дугаар хятадаас дахиад авчихсан. За энэ дотроо энэ хавчиг болохоор би Алишин гэдэг нэг маникюрын хэрэгсэл сартагдлагуур гэдэг. Тэндээс авч ирсэн. Энэ дэдлайн хамгаалтын болохоор 5 дугаараас захиалж авсан. Энэ шокийг бас тэр Алишин гэдэг дэлгүүрээс авчихсан. Энийг болохоор 5 дугаар захиалж авчихсан. Энэ хуурайнууд бол хаасаагүй байдаг. Бүх маникюрын дэлгүүрүүдэд байдаг учраас ямар ч маникюрын дэлгүүр орсон авах боломжтой. Тэгээд энэ cuticle oil-ыг болохоор 5 дугаар захиалж авчихсан. Нэлээд олныг дээр захиалж авчихсан учраас одоо ер нь дуусж байгаа. За энэ хумсны утга бол манай дээрч намайг төрхөдөл бичсэн. Одоо хүртэл хэрэглэж байгаа. Энэ хумсны утга байна. Энэ хөтлөгчийг болохоор бид Алишин гэдгээс мага өгч авахтаа цуг авчихсан. Нэг юм магтлууч байна. За тэгээд бирнэтэй бол янз бүрийн газраас цуглуулах учраас таад маань маникюрын дэлгүүр ороод ямар бир би яг ашиглах вэ? Ямар зурлаг хийх вэ гэдгээс хамаарат бирнүүдээ сонгоод авчиж болно. Мах цэвэрлэгийн маникюрын хэрэгслүүд бол ийм байна. За энэ болохоор манай гэрийн өнгө алдсан цагаан нүүр гарын ялчуур байгаа. Энийг дороо дэвсээд ашиглаждаг. За дэргэлийн үед болохоор би яг анх дэрэл сурж байгаад надтай хамт ажилладаг байсан маникюрчийн хичээс би хямдхан үнээр худалдаж авч ирсэн гэж бодож байна. Гэхдээ одоо би дэрэл үнийг хятад дүр байдгийг сайн мэдгүй асууж үзэж байгаагүй. Нэг амар хэрэггүй байна. Тэгээд энэ жоохон мяарсан. Энэ дээрээ жоохон маслаад идэг. Энэ дэрэл би 100,000 төгрөгөөр худалдаж авч ирсэн. Гэхдээ яг шинэ дэрэл авахд баг энэтэй адилхан тест магадгүй гэж би бодож байна. Дэрэл үнийн санагдах болохоор харин үнэтэй авсан байж магадгүй. Нэг ийм дэрэл идэг. Тэгээд энэ бүрэн цэнгэлдэг ийм дэрэл байгаа. Тэгээд ишиг хушуунуудаа солиод хийгээ авчихна гэсэн үг. За энийг болохоор ингээд 100,000 төгрөгөөр авчихсан. За энэ болохоор азтаа зүгээр хажуудлынхаа дэлгүүрээс л 3,500 жилүү 5,000 төгрөгөөр авчихсан. За энэ миний смарт тип гэдэг тип нэ. Энэ типийг болохоор нарантуулын шөнийн зах дээр гэдэг шүү дээ. Тэрний доошогоо IKEA гэсэн хаягтай руу ингээд доошоо оронгууд нэг маникюрын дэлгүүр идэг. Тэндээс авчихсан. Энэ брендийнх нь ийм хар тип надад амар зүгээр санагдаад байдаг. Яг гэх юм бол арай юм зузаан материалтай типнүүдтэй байдаг учраас хийхэд тэгээд хэлбэр гаргах юм ч гэсэн надад амар таалагдаад байдаг. Тийм болохоор энэ типийг ашигладаг. За энэ клинсерийг одоо хаанаас авчихсан те? Хаа сагуул байгаа дөө клинсер бол. За энэ хөвөн болохоор сүүлд нөгөө нэг маникюрын дэлгүүр хамт орцгоо гэдэг бичлэгний хамгийн ихний дэлгүүрээс нь авчихсан. Хорооллоос модны хоёр руу уруудах яг уулзвар дээр нь хоёр маникюрын дэлгүүр идэг. Тэрнийх нь нэг урууддаг зам дагуугаас нь авчихсан. Тэгэхээр тэр хоёрын хоол нь юм байгаа. Энэ юу маникюрын бүх хэрэгсэл сардаг дэлгүүрүүдэд байдаг. Тэгээд ийм тип бас өмнө ашиглаж исэн. Энэний гэхдээ нэг сул тал нь гэх юм бол нэг ийм багахгүй. Ийм нэг автхай. Энийг ингээд өөртөө таарсан хэлбэрүүдийг ашиглаад бус нь ингээд хаягддаг. Тэгээд амар хурдан дуусчдаг. Тэгэхээр үний үед энэтэй адилхан. Тийм болохоор би ер нь бол энийг сонгож авсан нь надад амар зүгээр санагдсан. Энийг болохоор би 5 дугаар захиалжсэн юм байна. За нэг юм мод байгаа. Тэгэхээр би нэг амар их хвчлэн ашиглаад идэггүй. Махтлахтай ашиглаж болдог. Гэхдээ би махтлахтай ашиглаждаг болохоор энийг ашигладаггүй. Энийг бас 5 дугаар захиалж авчихсан. Тэгээ алкогол пад. Энийг бас 5 дугаар захиалж авчихсан. За дэргэлийн хушууны хувьд гэх юм бол энэ цэнхэр хушууны хувьд бол энэ нэг ийм дөрөв шугаа. Энэ дөрөв шуг болохоор маникюрын хэрэгсэл зардаг газруудаас түүж авч исэн. Заримдаа зарим дэлгүүрт нэг хушуун байхгүй, зарим дэлгүүрт нь нөгөөх нь дууссан. Хэмжлэн ер нь амар олдож багтаа идэм билээ. Хушуунуудын сонголт. Тийм болохоор би бүгдийг ингээд нэг бүрчлэн түүж авчихсан. Тийм болохоор яг энэ хушиг би тэндээс авчихсан гэж тайлбар хийж чаддаг бай. Ер нь маникюрын дэлгүүрүүдээр хисч хайж ийжл өөрийнхөө авмаар байгаа юм олж авч чадна. Тэгээд сүүлд би нэг magic remover авсан. Энийг манай ээж тэмүүгээр захиалж авсан. Энэ бүр амар хүчтэй юм лээ. Арсны хөрөнгөд амар хорсож морсоод бүр аим шигтэй.
Тэгээд айгүй сайн бодог ажиллаад байсан. Тэмүүгээр бас энэ захиалж авах. Яг амар сайн хэрэглээтэй учраас ингэж авч исэн юм байна. За дараагийнх нь туслан хэрэглэдэг цүнхий задлыг. Энэ цүнхийг нь болохоор би тэмүүгээр захиалж авсан. Энэ хар цүнхий шүү. За дээрээс нь хэлэхэд энэ их гоё чимэглэлийг бүгдийн хаанаас авсан, яасан хэлснийг сайн санахгүй юм. Тийм болохоор эднэрийг алгасаад яг гол поинтуудыг нэр авчиж гэж бодож байна. Энэ уусгалтын борлооны манай ээж надад өгсөн. Энэ дөрвөлжин борлооны болохоор би 5 буугаар захиалж авч ирсэн. Тэгээд энэ савыг бас 5 буугаар захиалж авч ирсэн. Тэгээд ийм том клинсерээсээ ийшээ савлаад шилждэг. Тэр нь надад амар хямдхан арай амар санагдаад байдаг. За дараагийнх нь гэвэл миний Budgatадаг энэ гэрэл. Тэр сүүлд маникюрын дэлгүүр хамт ордог видеон дээр энэ бол 35,000 төгрөг гэж хэлээ. Би бас 35,000 хавцаал авч ирсэн баг. Гэхдээ энийг би тэр дэлгүүрээс биш, Алишхан гэдэг маникюрын дэлгүүрээс авч ирсэн. Бүгдээрээ ер нь эхэлж байхдаа бид маникюрын дэлгүүр гэж Алишхан гэдэг 8 шаргын тэнд байдаг нэг л дэлгүүрийг мэддэг гэсэн. Бус өөр ямар ч дэлгүүр мэдгүй. Тэгээ хэрэгслүүдээ дандаа тэр Алишханаас авдаг гэсэн байхгүй юу? Тэгээд энэ гэрлийг тэр Алишханаас авч ирсэн. Энэ одоо вол тентер нь хэд юм болоо? Энэ ямар тааж лед гэрэл. Тэгтээ би вол тентерийн сайн мэдгүй байна. За нэг ийм гэрэл байгаа. Энэ бол маш сайн санагдсан надаа. Хямдхан мөртлөө амар удааш гэлж юм би. Угаасаа нэг амар олон хүмүүс будаад идэггүй болохоор заавалчгүй тийм амар үнэтэй биш. Зүгээр л сэтгэлэн сайн хасдаг байхад хангалттай юм болов уу гэж бодож байна. За дараагийнх нь цаасаар урсцдаг хумсны цаас нь. Энэ хумсны цаасыг болохоор тэр нөгөө нэг модны хоёр хорооллоос модны хоёр руу буудаг замд байрладаг хоёр дэлгүүрийн захихаас нь авч ирсэн. Энэ гээлийг болохоор тэр хорооллоос модны хоёр руу буудаг хоёр дэлгүүрийн захын бишээс нь авч ирсэн. Энэ болохоор хумс идэг гээл. За тэгээд энэ полиг болохоор тэр Алишханаас авч ирсэн. 8 шаргат идэг Алишхан. За тэгээд миний ингээд янз бүрийн гоё шимэглэл хийдэг биер байна. Тэгээд энэ 3D гэлийг Монголоос авах гэж хайж ухаас залхуу өрөөд би шууд 5 буугаар захиалаад ийм хөрхөн 3D гээл авчихсан. Энэ бол надад маш таалагдсан. Үгүй энэ ч бүр тэмүүгээр захиалж авсан шүү. 5 буугаар биш тэмүүгээр захиалж авсан. Ер нь юмсны хэрэглэл энтрий бол заавалчгүй бас дэлгүүр хайж явах шаардлагагүй. Ийм онлайн дэлгүүрүүд чинь амар их болчихлоо шүү дээ. Тэгээд тэмүү 5 буугаар чинь Монгол зарж байгаа дэлгүүрүүдийг бодвол арай хямдхан байдаг учраас тэгээд бас сонголт амар аривантай. Тэгээд нэг утасныхаа аппликейшнаас л амар олон сонголтуудыг мэдээд авчдаг учраас ер нь явж дэлгүүр хэсгээс илүү онлайнаар дэлгүүр хэсэг надад амар санагдав. За одоо бүгдээрээ будаг руу орцгоо. За сүүлд нэг ийм хоёр соронцтой будаг авсан. 7 олон 8 номерын Misaki гэх Япон брэнд юм шиг байна. Ийм хоёр өнгийн будаг авсан. Тэгээд анх болохоор би нэг ийм улаан, тэгээд ийм бейж өнгийн ийм сүртэй савтай Victoria's Secret гэсэн нэг ийм будаг авч ирсэн. Миний ашигладаг улаан болохоор 31 номерын. Энэ дууссан нь болохоор 21 номерын ийм өнгөнүүд байна. Энийг болохоор бүр дээр одоо тэр дэлгүүр тэр байдаг газар байха болсон. Алтан дүүрэг дотор нэг юм маникюрын хэрэгсэл сартай дэлгүүрийг төгсөн байхгүй юу? Тийшээ ээжтэй хамт яваад тэгээд ийм хоёр будаг авчихсан. За тэгээд энэ Уногийн ашигладаг нөгөө нэг сүүн өнгө маань тэгээд тэрнээс гадна энэ саа энэ хоёрыг болохоор Алишханаас авчихсан. Энэ сүүн өнгө маань Уногийн R1 гэдэг өнгийн будаг. Нэг юм цайвар ягаанд өнгөтэй. За тэгээд энэ дээр нэмэгдээд миний байнга ашигладаг будаг болвол миний яг нэг ийм брэнд 23 номерын өнгийг би ер нь амар ашиглах дуртай. Будсан ч будааг юм шиг харагддаг надад амар таалагддаг. Тийм болохоор энийг байнга ашигладаг. Та хэдийн асуугаад идэг ер нь өнгө чинь ихэвчлэн юм идэг. Заримдаа энэ хоёрыг давхарлаад бодчихдаг. Тэгээд энэ Gao гэдэг нэг ийм брэнд идэх байхгүй хятад брэнд. Энийг анх маникюр сурж байхад манай хамаатны их савлаа ажилладаг байхад энэ бодыг ашигладаг байсан. Энэний өнгөнүүд нас амар олон сонголттой байдаг. Би нэг 5 буугаар захиалж шиттаас авчихсан. Монгол зардаг газар зөндөө байдаг л ах. За тэгээд өөр
За base би өнөөгийн strong base ашигладаг. Өтгөн тийм урсаад байдгүй төрлийн base учраас би нэг ашиглах дуртай. Тэгээд энэгүүрээ smart tip наачдаг учраас олон юм ашиглаад ахгүй зөвхөн strong base-ийг ашиглахад амар зүгээр байдаг. Олон бүтээгдэхүүн байх тусмаа хадгалж юм яах төвштэй юм хэлэх. Тийм учраас энэ strong base-ийг ашигладаг. Будалтын доор суур тавихад ч гэсэн rubber base хэрэглэсэн юм шиг хүмүүс амар гоё зузаан хатуулцдаг. Би угаас амар нэмэх хүмүүстэй болохоор тийм юм хүсдэг. Тэгээд энэ strong base-ийг ашигладаг. Сүүлд Oxy гэдэг нэг ийм брендийн топыг ашигласан. Энэ Oxy брендийн топ коут нь надад амар таалагдсан. Нэг амар хурдан цагалтаж зурагдаад ахгүй. Гэтэ хамгийн сүүлийн топоо тавихтаа нэлийн удаан таахгүй бол энэ жоох удаан хатдаг юм шиг санагдсан. За. Энэ хоёрыг хойлонгийн би тэр хорооллоос модны өрөлөө бууж явах замд байдаг. Захын дэлгүүрээс авсан. Захын биш нөгөө дэлгүүрт нь тэгсэн байгаа. За нэг иймэрхүү байна. Тэгээд нэмэлтээр ашигладаг нэг ийм гэдэг нэг жижиг сажиг юмнуудаа болохоор би ер нь тийм үү юм уу та бугаар захиалцдаг. Тэр надад амар амар идэг болохоор тэгээд захиалцдаг. Бусдын энэ бейс болон будагнуудаа та бугаар захиалчихсан байхгүй юу? Нэг энэ гавгийн будагийг захиалчихсан. Тэгсэн чинь миний нөгөө нэг зурган дээр харсан хүмүүс нь жоохон зөрүүтэй ирсэн учраас би жоохон айгаад дандаа өөрөө очиж авдаг болчихлоо. Тэрнээс яг зөрүүгүй ирдэг бол ер нь би бараг маникюрын дэлгүүр орохгүй бүгдийг л онлайнаар захиалаад авчмаар юм. Ийш тийш яваад ахгүй амар санагдаад идэг. За тийм байна. Одоо будгаа хаанаас авсан, яасан ийсэн гэж асуух шаардлагагүй амар болсон гэж найдаж байна. Ер нь авсан юмудаа хөрхөн тайлбарлаад өгчөж шатлаа гэж бодож байгаа учраас таад мань тэгээд нэм маникюрын дэлгүүр ороод тэр нь байхгүй бол уус Монгол байдгүй бол өнөөдөр их шаардлагагүй. Уусаа зөндөө бол маникюрын дэлгүүр байгаа учраас бүгд рүү нь биш юм аа гэхэд нэг 3 өөр газар руу орж үзэхэд тэр хайгаад байгаа юм чинь байж юм. Тэгээд бас тийм жижиг шажиг хайхад түүхтэй юмнуудаа тийм үгээр зургийг нөгөөд хайчж болж юм. Та богоо захиалж болж юм. Тийм учраас таад маань хэрэгтэй юмнуудаа яг өөртөө зориулаад баг багаар цуглуулаарай гэж зөвлөе. Баг багаар цуглуулсан ийм маникюрын хэрэгслүүд дараа нь амар гоё дурсамжтай байдаг байхгүй юу? Ямар ч дэлгүүр мэддэг байхтай зөвхөн алишн сонгодог байсан. Одоо л гэртээ ойрхон болохоор тэр торооллоос мөрний ойрлог бууж байгаа дэлгүүрийг сонгодог болж юм гэх мэтчлэн нэг иймэрхүү дурсамжтай сонирхолтой байдаг учраас тэгээд нэг өөр юм авах гэж ороод нэг шал өөр чинь мэдгүй юм байх юм бол тэрийг бас авах бас сонирхолтой. За. Тэгээд нэг юм байна. Ингээд гэж бодосгоо. Үлдээ.